Сайн байна уу? Танаас нэг юм асууж болох уу? За. За мөнх цастай уулын тухай мэдхүү та нэрлэж чадах уу? Захаа юм нэг утган тэнгэр гэж байдаг шүү дээ. Тэнгэр чичсэн. Очиж үзэж байгаагүй мэн гэхдээ сонсч ийсэн. Энэ өндөр уулын орой дээр байгаа цаснууд хайлвал ер нь юу болох вэ гэж бодож байна? Үер болно шүү. Яг зөв. Бидний унтны ус багсан, нөөц нь багсан тий. Энэ дэлхийд айгу муу сөргөл зүйл. Байгаль ер нь нэлээд л муу юм болох хаа тий. Гол бас ширгэн тэгээд дэлхийн долларлаас олж ирээ хайлах хаа. Тэгээ хэрвээ энэ гол мөрнүүд маань ихнээсээ ширхгээд эхлүүл юу болох вэ? Бидний ашигладаг цэвэр усгүй болно. За хэрвээ ингээ байгальгүй болчтой юм бол тэгээ бид нар одоо яаж амьдрах юм тийм үстэй те. Тэгэхээр одоо ингээд байгаль дэлхийг одоо хайрлах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Усаа хэмнээ те хамгийн наазах нь л. Усаа дахиад илүү хайрлах. Хэрэглээгүй үедээ тог цахилгаанаа унтраачдаг тий. Хэрэглээ болцсон бол усаа хаачдаг. Хүүхдүүдтэй бас багаас нь энэ зүйлийг хөвшүүлчтэй байгаасаа л гэж хувьдаа бодчих. Мөнх цастай уулсаар амьдардаг цоохор ирвсийн талаар сонсч байсан уу? Эндээ яг өндөр уулын бол экосистемийн хамгийн чухал амьтан шүү дээ тий. Ер нь бол амар нуугдж амьдэрдэг. Агнах хоригтой улаан номнорсан. Одоо монголчуудын бэлэгддэг тийм амтан гэж сонсч ирсэн юм байна. 3 сарын 28-ны өдөр зайсан хил 1 цагаас эдгээр сэдвүүдтэй холбоотой өдөрлөг зохион байгуулагдаж байгаа. Тэгээд олон сонирхолтой үйл ажиллагаанууд болон таныг ирээсэй гэж урьж байна. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.